үзэгчдээ Тэрнал нэгдэх продакшнаас хөтлөн явуулдаг Generation Cap 3 үеийн эмэгтэйчүүдийн үзэл бодлын ялгааг харуулсан нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар Тэрналын студиэс шууд хүрэхэд бэлэн болсон байна. За орой минь хоёроо. Орой минь. За 7 хоног айгу хурдан өнгөрлөө. Ямар хот 7 хоног байв? Харин тэглээ хурдан өнгөрлөө. За орой туягч маань сонь сайхан юу вэ? Оо нүд судал хийгээл. Таны нүд судал одоортол дуусах байна. Дуусах байна. Оо зуныхаа юу гэдэг лээ нэг зуны юу руу гацсан гэдэг лээ. Тийм руугаа. Тийм зуны өвлжээ гэдэг шиг зуршлаг руугаа очиж заслаа штэ тэгэл тий. За манай цацаа энэ 7 хоног юу хийж өнгөрөө? Нэг бүтгэл өнгөрөөд дуусчих. 1 минут нэг нүдэ анаал ингээл нээсэн байхгүй. 7 хоног дуусчлаа. Ерөөсөө ажилласан үндээсэнгээ. Яста яг тэглээ. Миний хувьд ч гэсэн бас энэ 7 хоног бас асар хурдан өнгөд дэлхийн ертөнц нийтдээ ингэж хурдан яваад байна уу? Нэг бол миний би өөрөө тэгж хурдан эргээд байна уу гэдэг шиг тий. Ингээд хүүхдүүдтэйгээр энэ дэлхийгээ загсаа бийбумаар байна гэдэг шиг. Жоон 50 амьдрмаар байна битгэлтэй гэмээр. Гэдэг шиг л айгу хурдан цаг хугацаа өнгөрч байна да. За тэгэхээр өнөөдрийн сэдв маш гоё сэдв байгаа. За ингээд үзэгчдээ бид бүхэн 7 хоног болгоны пүрэв гарагт маш сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцдаг байгаа. Энэ удаа бид бүхэн цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтээс айхуу эсвэл ойлгох уу талаар ярилцах болно. За тэгэхээр мэдээж нэлээд одоо бар сонирхолтой мөртлөө жоохон хүнд сэдв юм шиг санагдаж байна. Одоо ингээд цэвэршилтэд ярихаар манай эмэгтэйчүүдэд энэ айгуу тийм эмзэг сэдв юм шиг санагдаад байгаа. Гэхдээ энэ бол эмзэг сэдв биш ээ гэж би бүр хэлмээр санагдаад байдаг байхгүй. Яагаад бол энийг бид нэр заавал сонсох хэрэгтэй, эмэгтэй хүн болгон энийг туулаад даваад гарах хэрэгтэй. Энэ бол нэг тийм амар эмзэг хэцүү сэдв би бол биш гэж бодож байгаа. За тэгээд оргил тоёгчаас асуумаар санагдаж байна л да. Тэгээд ер нь бол эргэн тойрон танаа эмэгтэйчүүдийн цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийг ер нь хэрхэн даван танаа үеийнхэн ер нь даван туулж та энэ талаар бид бүхэндээ бас бодол санаа хуваалцаач. За одоо би бол ингэж бодож байна. Манай үеийнхэн бол одоо ер нь бол бас их нэг талаас азтай. Яг тэгвэл дэлхийд даяар ерөнхийдөө энэ цэвэршилтийн тухай бас судалгааны ажлууд маш их хийгдэж байна. Тэгээд тэрний үр дүн нь эхнээсээ гарч байна. Тэгээд энэтэй цэвэршилтийг одоо хэрхэн өөртөө эвтэй эрүүл мэнд талаасаа амьдралын нөгөө чанар талаасаа хэрхэн сайхан аятайхан даван туулах вэ гэдэг одоо тэр мэдлгүүдийг бид нар хуримтлуулаад тэрийг одоо бид нар хэрэгжүүлж эхэлж байгаа тийм үеийнхэн болж таарж байгаа болохоор яг ээж нарын үе маань эмээ нарын үе маань бол маш хэцүү үед байсан юм шиг санагдаж байгаа байхгүй одоо бол тийм шүү тий. Тэгээ нөгөө манай оргил тэвч чинь бас гадаад аягүй олон жил амьдарч байгаад ирсэн шүү дээ тий. Тэг ер нь Монгол эмэгтэйчүүд маань одоо сүүлийн үед л одоо л нөгөө яг ийм цэвэршилт гэдэг маань ийм байд юм байна. Энийг ер нь ингэж даван туулах хэрэгтэй юм байна. За ингээд ийм хэрэглэх хэрэгтэй юм байна гэж сүүлийн үед л одоо бас арай илүү ойлголттой болоод тах шиг санагдаж байна. Тэгэхээр таны үед амьдарч явах үед чинь одоо гадаад эмэгтэйчүүд ер нь яг яаж бас энэ цэвэршилтийг ер нь даван туулжсэн бэ? Та юу ярилцаж үзчихсэн үү? Би нэг Америкийн нэг corporate office-д ажиллаж байсан байхгүй. Тэгээ маш олон Америк эмэгтэйчүүдтэй найзалж байсан. Яг гэхдээ тэр үед бол нөгөө өөрөө 30 эдтэй 40 эдтэй хүүхэн байсан болохоор яг тэр цэвэршилтийн тухай бид нар нэг их ярьж байгаагүй. Гэхдээ ер нь ингээд харж хахад ер нь надаас жоохон ахмад Америк эмэгтэйчүүдийн ингээл нөгөө заримдаа ярьж байгаа ярианаас нь ингээд өцгөд бол нэлээд л хүндрэлтэй хэцүү юм болт юм байна л гэж бодож ирсэн тий. Тэгээд яг одоос ингээд одоо өөрийн нэг өнцгөөс өөрөө ингээд нөгөө 50 гарцсан өнцгөөс ингээд харахад ерөнхийдөө бол тэр үед бол Америкт яг юу болж исэн бэ гэхлээр нөгөө цэвэршилтийн одоо энэ олон симптомыг тий энийг даван туулж өөрийнхөө биеийг эрүүл мэндийг ингээд аятайхан эвтэйхэн ингээд даван туулахын тулд энэ Америк эмэгтэйчүүд маш олноороо нэг дааврын тийм эмчилгээ заслууд бол хийлгэжсэн юм байна. Нэг үе нэг 60-аад 70-аад оны үед. Тэгсэн чинь тэр нь нэг 90-ад оны үед ерөөсө болохгүй шүү одоо тий аюултай болоод байна хавдар мавдар ихнээсээ болоод байна янз бүрийн өөр өвчин үсээд байна гэд тэгжсэн болохоор тэд нарын бүгд ингэ хасаа хийцэн болохгүй гэд ерөөхдөө зарлцсан. Тэгэнгүүт нөгөө эмэгтэйчүүд чинь буцаад нөгөө бараг л нөгөө
эмээнэрийнхаа эртний үе рүү ингээ ороод тэгээд нэг тэр цэвэршилтийн маш олон тэр симптомуудыг одоо яаж давхаа мэдэхгүй бас нэлээд тийм хэцүү үед яг байж хахад нь би яг тэр хавьд байжсэн юм шиг л дээ. Тэгээ одоо бол яг өөрөө яг ингээд 50 гараад ирсэн чинь яг өөртөө ингээд ийм тохиолдод эхлэхлээр яг ингээд өөрөө ингээд угаасаа үзэл сураад энэ тэндээс судлаад одоо Америкийн номер 1 те цэвэршилтийн эмч гээд Мэри Хавиер гэдэг нэг эмч байна. За. Тийм. Ласт нэмэн жоохон овгийн жоохон буруу хэлчих шиг боллоо. Тэр хүний ингээд подкастууд сонсоо. Дээрээс нь тэр Стэнфордын их сургуулийн Алцгеймер эмэгтэйчүүдийн одоо энэ цэвэршилтийн симптомуудыг бас ингээд эднэртэй тэмцдэг ийм судалгааны лабораторийн судалгааны том судалгаа хийсэн. Тэрэнд ажилладаг одоо Лиза Маскони гэдээ бас маш их сүүлийн үед одоо хүмүүс их тренди болоод байгаа. Тэр нь юу гэхэлэр яг маншрын нөгөө судалгаанууд нь бас хүмүүсийг ингээ гайхшруулж байгаа. Тиймэрхүү юмнуудыг эднэр харахлаарэ ингээд тэднийг үзэл сонирхлаарэ бас гой судалгааны үр дүнгууд гарч ирж байгаа юм л да. Тэгээд нөгөө нэг буцаад нөгөө гормонал терапи гэдэг штэ даавраар эмчилгээ хийх тэр маань одоо буцаад их модонд орж байна. Ер нь бол тэр одоо 70-аад оны үед тэр хийгдсэн тэр судалгаа нь маш буруу, маш дутуу дулмаг байсан байна гэсэн одоо үр дүнд хүрээд тэгээд одоо энэ дааврын эмчилгээнүүдийг дахиж хий. Ерөнхийдөө бол хийж авах хэрэгтэй байна гэсэн ойлголт дахиад гараад байгаа юм л шүү. За нэг сүүлийн үеийн судалгаануудаас нэг тийм юм олж мэдлээ. Тэгэхээр ер нь яг нөгөө Монгол эмэгтэйчүүд илүү энэ дээр айгүй хаалттай байгаа юм л та. Би бол яг тэгж хараад байгаа юм. Тэр мэдээж хаалттай байгаа тохиолдолд ер нь мэдээж нийгэмд ч юм уу, бусад хүмүүстэй ч юм уу, гэр бүлтэй ч юм уу нэлээд сөрөг үр дагаврыг ер нь бол төрүүлээд байгаа гэж би бодоод байгаа юм л та. Энэ дээр таны байр суурь юу байна? Хэрвээ нээлттэй байснараа илүү одоо тий нийгэмд арай өөр байр тэгэд хаалттай байснараа илүү бүр сөрөг үзүүлэлтүүд айгүй их болоод байгаа юм санагдаад байгаа юм л та. Тэгэхээр таны үзэл бодол ер нь юу вэ? Нээлттэй байх хэрэгтэй юу? Нэг бол энийг ер нь зүгээр ингээд өөрөө ингээд даван туулаад гэр бүлтэй ижиглэхгүй даван туулаад явах юм. Ер нь хямрал танд хэр байсан? Яг энэ үеийг тулаа явж байгаад сэтгэл зүйч ихэр доктортой байсан бай. Саний ярьж байгаа тэр симптомсууд гарч ирж байсан уу? Гарч ирлгүй яхаа тий. Гэхдээ яг хүн болгон ч нөгөө өөр л дөө. Өөрийнх нь нөгөө бие организмда өөр симптомууд гаргадаг юм байна. Зарим хүн нөгөө илүү сэтгэл зүйн ингээд хямардаг болвол зарим хүнд бол яг нөгөө физиологи нь тий илүү нөгөө хөлс гарах, толгоо өвдөх ингээд амар ядарсан тэр нөгөө мэдрэмжүүд болох тий. Тэгээ тэрнээс гадна бүр ингээд үе мөч өвдөх, бүр нөгөө frozen shoulder symptom гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор нөгөө ингээд бүр мөрөөч хүртэл хөдлөхөд бүр айгүй хэцүү ингээд ясн химхрээгүй одоо янз бүрийн одоо гэмтэл бэртэл аваагүй ч гэсэн ингээ бүр ингээ химхэрсэн юм шиг тийм мэдрэмжтэй болдог гэж байгаа байхгүй бүр эмэгтэйчүүдэд тий одоо тийм физиологийн бүр амар симптомууд гарч ирнэ гэдэг чинь бас амар аазтэй нөгөө талаараа бол нөгөө унталт тий унтаж чадахгүй болно тэгэл одоо сэтгэл санааны тавгүй байдал эсвэл нөгөө нэг наастар нөгөө нэг дэшээ нэг доошоо олдог тий амархан уйлдаг амархан яадаг ч юм уу. За тэгээд нэг тиймэрхүү янз янзын байдлаар л хүмүүс ер нь даван янз бүрийн симптомууд гардаг. Тэгээ хүмүүс бол өөрсдөө даван тулдаг. Гэхдээ одоо бол ер нь бол яриад хэлээд гэрийнхэндээ ойлгуулж ирсэн л тэр штэ. Миний бодол бол гэрийнхэндээ ойлгуулах хэрэгтэй. Хүүхдүүддээ ялангуяа нөхөртөө хамт амьдарч байгаа тий одоо партнертай тий хамт амьдрахч одоо үндэ нар маш сайн өөрийгөө ойлгуулж иж юуны дундуур одоо ингээд туучилж гинэ гэдгийнхаа сайн ойлгуулж иж эн чинь хамт амьдарч байгаа хүмүүс чинь нэгнийхээ зовлон жаргалыг хуваалцна гэж л хамт амьдардаг үстэй. За баярлалаа. Тэнгүүд гэтээ нэг ингэдэг юм шиг санагдсан. Одоо нөгөө цэвэршилтгийнгүүл эрэгтэй эмэгтэйгөө ингээл эмэгтэй хүний одоо ингээл бүх гой сайхан бүх гоё үзүүл дууслаа юугээр дуусгар боллоо гэдэг нэг юм айдас бүх хүнд байдаг юм шиг байна. Гэтээ харамсалтай нь бүхэл эмэгтэй хүмүүс энэ үеийг бол тулаагаар шүү дээ. Тэгэхэд отгогчоос асуумаар нь та юуны энэ дээр юу гэж боддгийг ер нь одоо ямар үе дээр явж гин судалж гин үү
Ер нь те 80-аад оны Яг яаж байна? Юу тохиолдож байна? Манай одоо яг 80-ад оныхын чинь баг яг л нөгөө эхлэн үе явагдаж шүү дээ. Мэдээж нөгөө цэвэрлэлтийн чи яг үе чинь нэг 10 жилийн хооронд яг ийм хүрээнд байдаг л гэсэн л дээ. Тэгээ одоо яг бидний хувьд бол миний хувьд бол бас яг л хин үе рүү ороод эхэлж явж байна. Тэгээд мэдээж төрүүлээд хэрвээ ер нь хүн 40 гараал энэ дээр ер нь жоохон нээлттэй шууд байгаа л тэгээд дээрэс нь шаардлагатай тэр ийм тунгаа юм хэрэглээд явах нь айгу зөв гэж бодож байгаа. Тэнгүү сүүлийн үед болохоор зэрэг нөгөө дааврыг буцаад хуучин болохоор зэрэг дааврыг авах удаа нөгөө нэг юм айцтай тий хавдар болох магадaltaй 5 жилээс дээш хэрэглэх юм бол ингээд хавдар болох магадaltaй гэдэг үзүүлэлтүүд байдаг байсан юм байна. Тэгэд энэ иргэд буцаад түрүү оргилтой гэж ярьжсэн. Буцаад тэр нь өөрчлөгдөнгүүтээ одоо зүгээр болсон тий хэрэглэх ёстой. Одоо бүр харьцангуй цацлах хэлбрээр, гээлийн хэлбрээр ингэж нөгөө нэг юу болцсон бэлээ. Гээлийн хэлбрээр хэрэгэлдэг болцсон бэлээ. Тэгэхээр ер нь бид нар ер нь одоо нөгөө энэ гоо үзэсгэлэн бүх юм авч үлдэхийн тулд тэр бүхнийг хэрэглэх ёстой юм шиг санагдсан. Гэхдээ мэдээж эмчийн зөвшөөрлийн дагуу тэгээд дээрэс нь эмэгтэйчүүдийн одоо манад өнөөдөр бас гоц зочингууд ирэх байгаа. Тэднээсээ бас хэдүүлээ асуу. Би бол энийг аягүй сайн судалж байгаа энэ дээр бол. Нилийн судалгаа явуулж байгаа шүү. Манай хатгаач чи өөртөө арчаатай, өөртөө хайртай эмэгтэй те. Тэгээ аливжээ судалсан явж байгаа. Тий. За цацаагаас асууя л да. Цацаад бол одоо бол яг тэр бол одоогоор яста эхэлж мэдгэгчгүй л ах л та. Гэтэ яг ер нь найзуудтайгаа ер нь энэ тухай ярилцчихсэн үү. Тэгээд дээрэс нь энэ сэдвийг ер нь хэрэгтэй байна гэж судалж ирсэн үү цаа? Ер нь бол шулуухан хэлэхэд бол бидний одоо яг ярьдаг цаг нь арай эртээ байгаа. Эсвэргээрээ бид нар чи яаж одоо жирэмслэлтээс хамгаалах уу те яаж гэр бүл төлөвлөлт хийх үү гэдэг талаар ярианы сэдвүүд юу зэвсэлт болгоос те болохоор энэ талаар бол ярьж эхлэегүй. Гэхдээ бол найз нөхдөдөө яриад байж ангууд ээжүүдэд маань их тохиолдож байна. Дагаад ээж нарын нөгөө сэтгэл зүй дээшэд тушаалангууд гэр бүлийн сэтгэл зүй ингээл дагаал ингэж аарцтай. Тэнгүүд манай ээж бас яг тэгээд байгаа. Манай ээжээс ингэж байгаа гэл ээж нарынхаа талаар их ярилцдаг. Яг өөрсдийнхөө кейсээр гэх юм бол харьцангуй ярьж эхлэегүй л байна. Тийм ээж нарынхаа одоо юугаар явж гэнэ гэдгийг аюу сайн ойлгоцсон байна тий. Хүүхдүүд нь бол маш хэрэгтэй. Чамд ч ер нь цаашдаа хэрэгтэй. Тийм. Гэхдээ нөгөө би бас нэг сонсчихсэн чинь цэвэршилт бас их залуучууд байгаа. Сонсогдчихсэн. Бүр төрөөгүй эмэгтэйд ч хүртэл цэвэршилтийн шин сэмдгүүд илэрч ийн гэд би яг энийг сонсчихсан. Тэгэхээр өөрөө ингээд бидний амьдарч байгаа орчин нөхцөл идэж ууж байгаа амьдралын зөв хэв маяг гэдэг чинь эдгээр бүгд л нөлөөлөд байгаа юм шиг санагдчихл байна л да. Тэгээд бас нөгөө нэг эмэгтэй гэлтгүй одоо бас эрэгтэй хүн ч гэсэн бас яг тиймэрхүү үе байд юм л ч тий. Бас цэвэршилт биш юм шиг байгаа. Арай өөр нэрэлт юм шиг байлээ тий. Тэгэд эрэгтэй хүний нөгөө яг тэр одоо ер нь бол хөшрөлтийн явц шүү дээ тий. Энийг бол бас арай өөрөөр нэрлэдэг. Тэгээд илүү нөгөө нэг тестостерон гэдэг нөгөө даавартай илүү холбож ярих хэвээр. Энэ бол бас гэхдээ өөр нэг бас нэвтрүүлгийн сэдв байж болохоор юм бэлээ. Тийм байна тийм байна. Тэгэхээр би зүгээр яг ингэж бодож байсан нөгөө мэдээж эмэгтэй хүн нөгөө нэг цэвэршилтийн ихэнх үе эхлэхэд нөгөө нэг сэтгэл зүйн докторгүй байдал маш гарна. За тэгээ шин чимдгүүд бол угаасаа амар ойлгомжтой сэтгэл зүй бүх юм дандаа ийм савлгаатай байдаг учраас нөгөө нэг тим юм гарч байгаа бас гэр бүлдээ хэлэх нь айгүй зөв гэж бодоод байгаа байхгүй надад тий. Тэгжиж гэр бүлэрээ нэг даван тулахгүй бол ганцаараа ингээл уурлал яравтал байвал тэр гэр бүлэрээ ээж хүн энэ гэр бүлийн чинь нэлээд том байр суурийг эзэлдэг ээж хүн ингээл орж ирэл савлчвал тэгэл бас хэцүү шүү дээ. Гэр бүлэрээ савлцдаг ингээл тий. Тийм учраас нөгөө эмэгтэй хүн бас өөрөө өөрийгөө бас их гоё байраад за өнөөдөр би жоохон тийм таагүй шүү арай чи хүүхдүүдтэй ингээрэй гэдэг ийм гоё нин нөгөө ялин нөгөө элэн талангуу нин нөгөө элэн талангуу ярина гэдэг үл энэ бол айгүй зөв гэж би бүр боддог байгаа шүү. Тэгэхээр манай эмэгтэйчүүд хэрвээ нэг иймэрхүү тохиолдол гарсан байгаа байвал гэр бүлийнхаа хүнтэй яриад энэ бол нөгөө ийм гаж юм биш байхгүй юу? Энэ бол хүн болгонд тохиолддог ийм л асуудал учраас энэ дээр нэг байгалийн зам аа. Би дутуу ярьсан байна шүү дээ. За яриараа. За ярьж шүү. Ийм юм болсон. Манай одоо үеийн охтууд бол харьцангуй бас мэдээлэлтэй ойр байсан болохоор сүүлийн үед нөгөө яг энэ нөгөө өндөг хэсээ тоолуулаад эмэгтэйчүүдийн нөгөө нэг юм эмчилгээндээ ороод ер нь бие хад маань яаж ийж гэдэг юм дээр айгүй хянуур болцсон мэлээ. Тэгээд зарим нь нөгөө өндөг хэс нь аль үшээ баг болцсон кейс тохиолдлууд айгүй их байхгүй юу?
Тэгэнгүүт манай зарим нэг найзуудаас хүртэл бүр өндгөөсөө хөлдөөгөөд хадгалуулаад зарим нь бол ингээд тогтоох имчилгээ гэдэг шиг ингээд гамтаа яаж байх вэ гэдэг дээр нь ийм имчилгээ хийдэг болцсон байлээ. Яг энэ өндгөө эссэн дээр би нэг юм хэлчихөө. Энэ нэг түрүүний нэг доктор Хевер гэдэг нөгөө менопаузын нэгдүгээр нэгдэх эмч гэдэг ба штэ Америкийн тий. Тэрний нөгөө хэлсэн тэрний нэг судалгаанаас яасан гэхэлэр маш амар юм сонсогцсон байхгүй яасан гэсэн чинь нөгөө эмэгтэй хүүхд ингээд төрөхдөө сая өндгөө эстэй төрт юм байна. Төрөхдөө. Тэгэнгүүтээ 30 нас хүрэхлээрээ 7% тал үлддэг. Тэгвэл бүр эрт төрөхстэй юм байна зөв үү? 30 настайгаа гэхэд л 7% л үлддэг. Тэгэл үлдэгдэл тэр 7% нь цаашаага тэгэл төс яг нүгэлэр нөгөө биений мэрдэгчтэй эмэгтэй хөх тэр болгон дээр алдаад байдаг тий. Тэрнээсээ эхсүүлээд 30 нас хүртлээ эмэгтэй хүн чинь яг нэг төрдөг, үрждэг үрээ ингэж гаргадаг нас нь яг биологийн нэг нас нь байна л да. Тэгэнгүүт яг тэр насан дээрээ маш их нөгөө гурван даавар маань тий дааврууд маань ингээд маш сайн ажиллаж байна. Маш ихийг тэр ялгаруулж байгаа. Тэр ер нь эрт 20 гаргаад ялгаруулт юм билээ шүү дээ тэр чинь. Тэгэнгүүт тэр нь ингээ ялгарч яадаг. Тэгэнгүүтээ 30 нас хүрээд эхлэнгүүт 90% нь бараг алтчдаг гэхэр чинь амар аазтай тий. Харин тийм юм байлаа би. Наадлаж холбоотой бас нэг юу байгаа даа. Одоо ингээд монголчуудын гэр бүл төлөвлөлтийн нөгөө хугацаа 10 жилээр хойшилсан гинэ. Хуучин бол нэг 19 наснаас эхэлдэг байсан бол одоо 29 нас руу эхэлдэг болсон. Тэгвэл эмэгтэйчүүд 29 рүүгөө орж явахад алившээ өндгөөснийхээ мангар их хувийг алдсан тий. Тэгээ юу болоо та. Тийм дээ. Тэгээ түрүү нөгөө манадцаар ажилласан л та нөгөө гэр бүлийгээ ер нь бол хүндлэж ойлгох хэрэгтэй гэдэг. Тэгээ яг ээжтэйгээ цацаа чинь бас сайхан өрх тусгаарлаж гарсан. Тэр хугацаанд ер нь ээжтэйгийн тухай ярилцж байсан уу? Ээжигээ хэр ойлгож байсан бэ? Би бол ээжигээ нэг амар ойлгосон гэж бодохгүй байна. Яа тэгэхээр би өөрөө ч энэ талаар мэддэггүй байхад процесс өрнөсөн юм байлээ. Тэгээ би ингээ эргээ бодоход манай ээж маань амар нөгөө юм амархан гомддог болол, амархан уйлдаг болол те ингээл жирийн үгэнд хүртэл юм гомдомхоо болж эхэлж байхаар нь би зүгээр анзаарч эхэлжсэн. Үүний дараа айгүйх ядардаг болсон. Тэгэл ингээд энгийн нөгөө ажиллаа яваал хурж ирэхэд бол бүр их ядарсан хурж ирдэг те. Инээсээ л юу н анзаархад бол яг тэр цэвэршилтийн процесс бол өрнөжсэн байна гэдгийг би хожуу бол анзаарсан. Тэг жоохон харамсдаг ингээд жоохон дэмнээд те. Тэр нэг имчилгээ төлөө хамт дагуулад явахгүй явдаа гэж жоохон бас боддгоо. Тэгэхээр бас нөгөө яг ийм байгаа үе дээр хүүхдүүдтэйгээ ингээ яриад байх бас хэцүү л байх л та. Би одоо яг ингээл болонгоо тохиндоо ингээл 13 настай охинтой. За ээж нь одоо гэл ингээ ярихаар бас ямар ч юм дээ бас тэр өн гэр бүлийн хүнтэйгээ л энийг тухай амар элен талангуу ярилцах хэрэгтэй. Би бол нөгөө 3 охиндоо шууд тэгээ нөхөртөө. За ээж аваа хоёр нь одоо ингээд цэвэршиж мэрж байгаа шүү. За тэгээд 2 охин бол нөгөө тийнейжрүүд нөгөө яг өсвөр үеийн наснда бас нөгөө тэр чин даврууд нас дээшээ доош болж байгаа шүү дээ. Тэнгүүд бас манай нөгөө тэрний эгч нь алхахлаар дөнгөж төрсөн. Бас давар нь дээшээ доош. Тэгэхээр бүгдөрөнгийнх нь гормонууд нь дээшээ доош болж байгаа. Тэ нэг нэгэндээ маш төвчээртэй гоё хандсан шүү гэл. Тэртээ тэгдэг байсан шүү дээ. За тэгээд яг одоо манай энэ сэдвийн дагаа бас нэг эмэгтэй мэ нэрийн нууцлсан эмэгтэй нь бид бүхэнд бас нэг захиа хэлсэн бэ. Тэгээд энийг бүгдөө бас хамтдаа яг уншаад. Захиатай нэвтрүүлэг гоё шүү тий. Уншия. За тэгээд сайн байна уу? Terminal-ыг продакшны хамт олонд энэхүү захиа очих өдрийн мэндийг хүргэе. Намайг гэдэг 45 настай нөхөр болон 2 хүүхдийн хамт амьдардаг, ажилдаг, хөдөлмөрлөг жирэлэг эмэгтэй байна. Сүүлийн үед надад үнэхээр хэцүү санагдах боллоо. Юм л сэтгэл санаа хямраа заримдаа шалтгаангүй уурлах, гуниглах үе гардаг. Би хүртэл өвдөөд хамаг бие хүнд оргиод ядраад байдаг боллоо. Нойрч хүрхэ болсон. Шөнө ойр ойрхон сэрээд өглөө босоход огт дундаж амраагүй юм шиг санагддаг. Заримдаа гинт халуун оргиж хөлрөх үе гарна. Ийм үед би өөрийгөө ойлгохгүй яагаад ингэж байгаагаа ч мэддэггүй байна. Хамгийн их айж байгаа зүйл мэн сэтгэл санааны өөрчлөлт. Заримдаа би өөрийгөө танихгүй үе олон байна. Өсвөр насныхаа хүүхдтэй ч ойлголцож чадахгүй, байнга хэрэлдэж үл ойлголцол гарч нэг л их хууртай хүн болж хувираад байна.
бэлгийн дур хүсэлж бүр төрөхөв байсан. Сүүлийн 3 сар биений мэнч ирэхгүй байж байгаа сайхан баг багаар үүсгэх болсон. Биений юм ирээгүй 3 сарын хугацаа бол надад үнэхээр хүнд туссан. Сүүлийн 30 гаруй жил сар болгон тасралтгүй ирдэг байсан зүйл нэг л өдөр ирэхээ байчаар хүн айх зэрэгцээд сандарч эхэлдэг юм байлаа. Биений юм ирэхгүй байна гэж нөхөртөө хэлэхээс санаа зовоод байх юм. Хэрхэн хүлээж авах вэ? Ойлгох болов бид хоёр бүр 3 дахь хүүхдтэй ч төлөвлөд байсан. Би яах вэ? Одоо биений юм өмнөхөө бодууд бага ирж л байна. Энэ бүх үе цэвэршилтийн өмнөх үе мөн үү? Өмнө би гэр бүл ажил гээд бүгдийг зохицуулаад явж чаддаг хүчтэй эмэгтэй байсан. Харин одоо заримдаа энгийн зүйлс хүртэл хүн санагдах үе байна. Тэгэхээр өөрийгөө буруутгах юм да. Гэхдээ нөгөө талаар энэ бүхний би ганцаараа туулж байгаа биш гэж бодож байна. Над шиг ийм өөрчлөлтөө мэдэрч байгаа эмэгтэйчүүд олон байгаа хаа. Тиймээс энэ захиагаа бичиж байна. Энэ үеийг яаж зөв ойлгож, яаж давамд болох вэ гэдгийг мэдхийг хүсэж байна. Надад туслаач гэсэн байна. Ингээл бодонгууд бүх эмэгтэйчүүдийг хайрлаасаа тий эмэгтэй хүмүүс чинь цаанаасаа хайрлагдахаар төрсөн гэдэг нь би мохоодороо хүртэл ингээд хэлж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ захааны эмэгтэй маань үзэж байгаа бол одоо бид бүхэндээ бас мэрэгжлийн 2 эмчүүд бид бүхэнд бас ирж зөвлөгөө өгөх байгаа. Тэгээд нэвтрүүлгээ бид бүхэндээ хамт дуустал нь үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд бид бүхэндээ бас гоё сэтгэлэн онгойлгож захаа бичсэн маш их баярлалаа. Тэгээд яг энийг ганцхан чи даван туулаагүй байгаа шүү. Маш олон эмэгтэйчүүд энийг даван туулдаг учраас битгий сэтгэлээр унаарай бүсгүй минь гэж хэлмээр байна. За тэгээд хэсэгэн хугацааны дараа завсарлаад эргээд нэвтрүүлэгтээ болцгаая. За студидтэй иргэн давтан байрлал үзэгчтэй. Орилтын агч манай холболтой хийж өсгөө. За нэвтрүүлэгтээ иргэн давтан байрлал үзэгчтэй. Өнөөдрийн сэдэв цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтээс айх уу, эсвэл ойлгох уу. За энэ тухай цахим орчинд хүмүүс сэтгэлдээ үлдээсэн байна. Үүнийг хамтдаа харцгаая. За тэгээ хамтдаа харцгаая. Буруу. За ингэсэн байна шүү зөмөрөө. За тавь зас шүү хэлье. За энэ бол манай зочин хөтлөгчийн маань туршилтайлаа. Тэр бас гоё хэлж байна тийм. За үргэлжлүүлээд үзэгчтэй бид бүхэн яг энэ сэдвтэй холбоотой мэрэгжлийн зочдыг урьж авчирсан байгаа. Тэгэхээр та бүхэнд яг одоо зочтой бахархалтайгаар урья. За ингээд интернет эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн ихэмж анагаах ухааны магистр Мөнх тулга. За мөн интернет эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн ихэмж анагаах ухааны магистр тэргүүлэх зэргийн эмч Хулан нар маань хүрэлцэн ирэхэд бэлэн байсан байна. За хоёр зочноо хүлээж авъя. Сайн байна уу? За манай хоёр өөрсөндөө тогтоогоор суугаад чивчээ зүгээд бид хоёрыг ингээ халаат дээр их юм болоо гэж бодсон юм. За орой минь хүргье. Гадаа гоё бороо ороод жоохон салхитай гоё байна уу? За ингээ манай нэвтрүүлэг маань Generation Cafe гэдэг 3 үеийн төлөвлөлийн нэвтрүүлэг байдаг. За манай 70 оны төлөөл оргил туягч маань, би 80 оны төлөөл би отгоо. За тэгээ манай 90 оны төлөөл манай цэцэрлэл маань хийж байна. Тэгээд өнөөдөр цаг заваа гаргаж хүрэлцэн ирсэн та хоёртоо маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн сэдв бол айгуу тийм гоё сэдв ч юм уу? Гоё сэдв байгаа. Чухал сэдв. Ингээд та хоёр өөрсдөө танилцуулахгүй юу? За намайг Мөнх тулга гэдэг интернет эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн эмч. За сайн байна уу, намайг Хулан гэдэг би бас их барих эмэгтэйчүүдийн эмч байгаа интернет эмнэлгийн. За бидэд ер нь цэвэршилтийн талаар ярилцаад суужлаа. Ер нь бол бүхэл эмэгтэйчүүдийн тулаад гардаг зүйл учраас юу алж ийн, яаж ийн гэдээ ярилцчихлаа. Ер нь та цэвэршилтийн талаар яг мэрэгжлийн талаас ийм тавчхан ойлголт өгөөч тгүү. Тэгэхгүй бол нас болгонд айгаа өөр бодож хүлээж авч авд юм байлээ. Тэгэхээр хулан эмчээс ихсүүлээд асууж болох уу? За яг би өмнөөс нэг нэвтрүүлэгт хэлчихсэн эмэгтэйний амьдрал гэдэг бол үед авдаг тоглоом шиг ойлгочих болно. За эхлээд хүүхэд нас байлаа. За тэгээд дараа нь хэлчихсэн тийнейжер буюу те өсвөр үе нас. За бас л өрсөлт ингээд янз янзын өөрчлөлтүүд бие нь гарч ирдэг, сарын тэмдэг ирж эхэлдэг те. Дараа нь эд одоо нөхөрчгийн нас буюу залуу нас үр хүүхдээ гаргана те. За ингээд цэвэршлийн нас буюу одоо нөхөрчгийн нас дуусгар болсныг илтгэж байгаа. Тэгээд цэвэршлийн дараах үегээд энэ нэг үед авдаг тоглоом шиг ингээд даваад л явна.
Тэгэхээр үе давдаг тоглоом даваад л оноо аваад идэх шиг даваад л гарнаа л гэсэн үг ер нь бол тийм. Тэгэхээр миний түрүүний хэлсэн цэвэршил гэдэг маань бол яг хуу ерөнхийдөө юу гэлтэж байна вэ гэхээр бидний одоо үнд хүч гэж нэрлэж байгаа үндгийн эс ялгаруулдаг тийм нөхөн өрчийн одоо эрхтний маань одоо амьдралын одоо тийм үйл ажиллагааныхын төгсгөл болсонтой холбоотой гарч ирж байгаа энэ бие махбодд үзүүлж байгаа энэ өөрчлөлтүүдийг бол цэвэршилт гэж байгаамаа ерөнхийдөө бол ингэвэр. Би юу мөнгө тулга эмчээс асуух гэсэн нөгөө нэг анх эмэгтэй хүн төрөнгүүтээ нөгөө үндгийн эснүүдийг өөр нөөцөнд төрж гарч ирдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө олон хүүхд төрүүлэх тусмаа үндгийн эз нь хадгалагддаг гэж зарим нь ярьдаг. Тэнгүүд зарим нь болохоор зэрэг үгүй хүүхд төрөх тусам үгүй үндгээс чи ингээд угаасаа л ингээд нөөц нь багасаар яг л ингээд хүн эмэгтэй хүн 45 наснаас хойш цэвэрлтийн үе явагддаг гэл ингээд нэг би яг ийм хоёр яг ийм сонссон байхгүй юу. Тэгэхээр яг аль нь яг зөв юм бэ? Тэгэхээр нөгөө нэг анх төрөхдөө л үндгийн эсийн нөөцтэй төрдөг гэж байгаа. Тэгээд тэр нь өсвөр наснд тодорхой хэмжээг нь одоо хэд дахин багасаад тэгээд ингээд жил сарын тэмдэг ирэх болгонд ирээгүйсэн ч гэсэн ер нь үндгийн эсийн нөөц багасаад багасаалах юм байна тийм. Тэгэхээр тэр нь ямар нэг байдлаар төрөлтийн тоо ч юм уу тий бусад зүйлтэй хамаагүй харин хүн болгон өөр нөөцтэй байж болно. Анхнаасаа л төрөхдөө бага нөөцтэй байгаа зарим тохиолдолд нөгөө хитэрц эрт цэвэрших ч юм уу дүр цуцах хам шинж ч юм уу үүсч болно. Магадгүй заримдаа цөөн тохиолдолд нөгөө нэг одоо хавдрын үед хийлгсэн хийм туяа эмчилгээ тий гадны нөлөөллөөс тэгж болно. Гэхдээ ховор тохиолдолд гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө цэвэршилтийн яг л дундаж нас нь одоо дэлхийд дахинд те 45-аас 55 насны хооронд байдаг. Гэтэл зарим хүн одоо үнд хүчний нөөц багтаагаасаа ч юм уу те эсвэл ямар нэгэн гадны шалтгаанаас болоод хугацаанаасаа эрт биений юм зогсож болно гэсэн. Бидэд сайн нөгөө нэг шинж тэмдгүүдийг нь хараад байж байгаа гот нэг ингээд жирийн их хүмүүс нийтлэлээр тохиолддог тийм кейсүүд байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ ихний шинж тэмдгүүдийг хэрхэн яаж зөв таних вэ? Энэ талаар та бас зөвлөгөө өгч дээ. Одоо цэвэршилт гээд одоо үнд өвчнөөс тэр одоо эстроген даавар болон бусад прогестерон дааврын хэмжээ багасгаар тэр даавар дутагдж байгаа шинж тэмдгүүд илэрч байгаа байхгүй. Тэр шинж тэмдгүүд нь зөвхөн ингээл нэг хэдийн шинж тэмдгүүшт бүлэгээрээ өөр. Жишээлбэл одоо тэр даавар зөвхөн нөхөрч үйл ажиллагаанд оролцохоос гадна тэр эстроген даавар хүний дааврын одоо рецептор нь хүний биеийн арьсанд, яс үе мөчөнд те бодисын солилцоог хариуцдаг одоо судасны ханд нөлөөлдөг байдаг. Тэгэхээр одоо энэ бүлэг хам шинжүүд байдаг. Одоо эстроген даавар багассантай холбоотой. За ер нь ямар хам шинжүүд байдаг вэ гэхээр одоо вазомотор хам шинж буюу судас хөдөлгөөний хам шинж гэдэг. Энэ нь болохоор юу вэ гэхээр нүүр халуун оргих, хөлрөх те халууцах, бөхчөмдөх ийм шинж тэмдгүүд илэрч болно. За дараагийн нэг бүлэг шинжүүд нь болохоор мэдрэл сэтгцийн шинж гэж байдаг. За энэ нөгөө одоо мартаж санах те нөгөө хүмүүсийн нийтлэг ярьдаг ууртай уцаартай болох, амархан гомдох ч юм уу те одоо мартамхай болох, анхаарал төвлөрөл муудах за ийм шинжүүд. За мөн ерхий бие махбодын шинжүүд байдаг. Одоо түрүүн хэлсэнтэй яс булчингаар өвдөд байдаг ч юм уу. Одоо ядрах те бодисын солилцоо удаашраад биеийн жин нэмэгдэх ч юм уу. Тийм шинжүүд байж болно. За бас дараагийн нэг шинжүүд нь нөгөө шээс бэлгийн замын одоо тогтолцооны шинж байж болно. Энэ нь нөгөө бас л тэр эстроген дааврын дутагдaltaй холбоотой. Одоо бэлгийн харьцаанд орох дургу болсон гэдэг чтэй тэр захиан дээр мөн одоо доошо хурааших мөн ойр орхон шээх иймэрхүү шинж тэмдгүүд эдгээр нь бүгдөө л эстроген дааврын дутагдлын шинж тэмдэг болоо авчдаг. Тэ хүн янз зарим хүн ямар шинж тэмдэг байж болно, зарим нь эднэрийн айл нэг нь илэрч болно гэсэн. Тийм. Тэгээ ерөнхийдөө нөгөө яг ингээд цэвэршилт гэдэг маань гэрэл унтрааж байгаа юм шиг, коноп дарж байгаа юм шиг бүтгэ цэвэрчдэг байхад тэр маань ингээд айжуудаа ингэж илэрдэг шинж тэмдэг байна тийм. Тэгэхээр хизээ цэвэрсэн гэдэг онж тавигддаг вэ гэхээр огт сарын тэмдэг ирэхгүй 12 сар болоход цэвэршилт гэдэг одоо онж тавигдах нэ. Тэрнээс өмнө магадгүй сарын тэмдэг 6 сар болж нэг ирээл, 3 сар болж нэг ирээл, 1 сараар ирээч юм те ингээд дэшээ доошо хэлбэлцдэг байна. Тэгээ 12 сар ирэхгүй байхад энэ цэвэршилт гэдэг онж тавигдах нэ. За тэгвэл тэр халуун оргих, тэр одоо ядрах энэ шинж тэмдгүүд бол ихэвчлэн тэр цэвэршилт гэдэг одоо тавьж байгаа 0 цэгээс маань урагшаа ихэвчлэн 1-ээс
2 жил, хоошоогоо бас 1-3 жил гэсэн те ерөнхийдөө нэг дунджаар нэг 3-5 жилийн эргэн тойронд бол ингээ үүсдэг гэсэн. Тэгэхээр тэр явцад ингээл нэг гайг болол нэг одоо муудаал ингээл явж байгаа эцсийн бүлэгт бол цэвэршдэг байна те. Тэгэхээр энэ үед бол ихэвчлэн тэр вазомотор симптом буюу тэр хал ойргох, нойргуудах те тэр өвдөх шинжлэх илэрдэг байна. Харин хоошоогоо одоо насжилт тэд нар маань тэгээ илэрж байгаад ингээд айжмд алга болчихно. Ер нь бол хэдэх хэсэг хугацааны дараа хойшоогоо насжилт нэмэгдэхийн үеэр бол одоо тэр шээс бэлгэсийн замын шинж тэмдгүүд нэлээд жоохон давмгай илэрдэг. Тэр нь тэр шээс бэлгэсийн замын салтууд нөгөө эстроген даврын дутагдлаас болоод нэмгрээд хатангирсантай холбоотой илүү амархан тахилтад төтрийн өрөсөл болох, илүү амархан цистит болох тийм. Тэр нэлээд өндөр настай 60-тай 70 литртэй ч юм уу тийм эмэгтэйчүүд нар ингээ ойр ойрхон циститтэй байна. Ингээл юм уусан ч ингээд бактери ургаад байна. Антибиотик айгу хэрэглээд байна тийм. Ингээ ирдэг. Тэгээд бөөрийн эмчилэл үзүүлээ яваад байдаг. Зөвлөдөө үзүүлэх нь. Гэхдээ энэний цааш шалтгаан нь өөрөө нөгөө цэвэрлэлтэй холбоотой учраас өтрээгээр нөгөө эстроген давартай лаад тосын хэрглэж ийж энэ тахилтад циститийн тоо багасах, тахилтад өтрээний өрөвслийн тоо багасах. За тэгээ хуурай шиг бэлгийн харьцаанд ороход өвдөх гэх мэт шинж тэмдгүүд нь бол арилдаг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ шинж тэмдгүүд бас бүгдээрээ зэрэг илэрхгүй ч гэсэн ерөнхийдөө бас нэг тийм багаар жоохон өөр өөрөөр илэрнэ гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө бид хэд ч нөгөө илрэнгүүт нь л нөгөө тодорхой хэмжээгээр сүүлийн үед ч нөгөө эмийг хэрэглэнгүүт энэ аюултай. 5 жил дараалан одоо тэр дааврын эмнүүдийг хэрэглэх юм бол хавдар болох магадлал өндөртэй гэл ингээл судалгаар гарсан чи сүүлийн үед үгүй хэрэглэх ёстой. Хэрэглэхгүй л энийгээ даван туулахгүй болохгүй гэл. Сүүлийн үед энд зариулсан аюух тийм заслагууд тэгээ гэлэн бүтээгдэхүүнүүд тэгээд энэ эстроген даврыг дараа тэр прогестерон даврыг бас ийм давхруудаг болсон мэлээ тий. Энэ ер нь яг зөв. Тэг ямар эми хиний саана зөвлөгөө авах уу? Тэгэхээр ерөнхийдөө бол цэвэрлэлийн шинж тэмдэг хүн болгонд өөр илэрнэ. Хэрэг хөнгөн зэрэг илэрж байгаа хүмүүс байдаг. Би ер нь нэг зөвөртэй байгаагүй тэгэл цэвэрсэн. Тэгвэл заавал даавар эмчилгээ шаардлагатай гэсэн үг бол биш. Үнэхээр тэр хүн даавар эмчилгээ шаардлагатай юугүй юу? Тэр критерийг хангаж гин үү? Эмчилгээний эсрэг заалт байна уу гэдгийг бол заавал эмчтэй үзүүлээд хэрвээ тэр хүн даавар эмчилгээ шаардлагатай байна. Өдөрт одоо 5-аас дээш удаа халаа өргөдөг ч юм уу те нойрны нойр сайн унтж чадахгүй байгаа ч юм уу ингээд шинж тэмдгүүд их байгаад за дээрэс нь тэр даавар эмчилгээний эсрэг заалт гэж бас байгаа. Эсрэг заалтууд байхгүй болвол одоо эхэлж болно гэсэн. Харин эсрэг заалттай бол бас хүн болгон даавар эмчилгээ тохирохгүй. Эрсдэл хүчин зүйлсүүд бол оршсоор л байгаа. Тань нарын тэр нөгөө түрүү ярьсан л да тэр бол WHI гэдэг Women Health Initiative-ээс судалгаа авахгүй юу? Эхлээд жоохон ингээд дата боловсруулалт нь өөр байсан. Тэгээд тэр олон жил энийг ингээд давцаар агаад ер нь бол 60-аас дотогш насны цэвэршээд 10 жил дотроо байж байгаа ихэнх хүмүүст бол за тэгээ мэдээж суур өвчтөр багтаа авцмал сайн штэ тийм хүмүүст бол даавар эмчилгээ бол үнэхээр заалт гарвал харьцангуйас гайгүй. Хэрвээ энэс өөртөө 70-79 ч юм уу нэлээ нас өндөртэй хам бол бас эрсдэл байгаа хэвээрээ. Тийм. За тэгээд одоо ингээд бүр нарийн ярих юм бол одоо тэр хөхний авдар эрсдэл бол байх хувьд бол байгаа. Гэхдээ бидний бодсон шиг те одоо ингээд даавар хэрэглэнгүүд нь маргааш хөхний авдар тусчдаг ч юм уу. Бас тийм байхгүй. Тэгээд бас сонирхолтой юм ихэд биеийн их баах нь өөрөө эсрэгээрээ бараг даавар өмнөөс илүү хөхний авдар эрсдэл бол өндөрсгöd байгаа байхгүй те. Тэгэхээр тархалт тийм. Тэгэхээр чинь ер нь бол эрсдэл хүчин зүйлс бол айгүй олон янз байгаа. Тэгээ эмч тандаад та үнэхээр даавар эмчлэх заалт танд байна уу? Байвал эсрэг contraindication буюу одоо эсрэг одоо хийхгүй байх одоо тийм эсрэг заалт байна уу? Тэгээ байхгүй бол бас эхэлж болно гэсэн үг юм бол тийм. Нэг асуулт байна. Нэг асуух бол би харамссан байна. Одоо ингээд шинж тэмдэг симптомуудаа сонсоод тах тусам айдас төрүүлж байгаа байхгүй юу? Бүгдээрээ л юм тэгэрэн чигдэн чинь гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт энэ шинж тэмдгүүдийг арай багасгахын тулд залуугасаа хийж твших хэвээр ойлгох хэвээр зүйлүүд юу байх хэвээр юм лээ. Тэгэхээр одоо ингээл нөхөрч үйл ажиллагаа багасаал те дааврын хэмжээ маань багасаал цэвэрлэлтийн өмнөх үе яваад эхэлж байгаа цаг үеэс эхлээд шинж тэмдэг илэрч болно. Гэхдээ бүх хүн шинж тэмдэгтэй ш. Зарим хүмүүс те нэг мэдсэн чинь л бидний юм зогсоол хэдэн жил болсон юмсан ш. Надаа ямар зөөрөөдгүй гэдэг. Зарим нь үнэхээр мэдгэдэггүй зөөр илэрдэг. Тэгэхээр бид одоо хөнгөн буюу те мэдгэдэггүй шинж тэмдэг багтай үед юу хийх ёстой вэ гэхээр эми бас эмчилгээний аргууд байдаг. Тэрний юу вэ гэхээр хамгийн түрүүнд бид эдийн зөвлөдөг юм нь дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн нэлээд хэд хэдэн ач холбогдолтой бид нар нэг сайн яадаг болохоос тэгэхээр цэвэршээд ирж байгаа үед
стрессийн гормонууд ихсдэг байхгүй юу? Тэнгүүд л нөгөө нэг амархан уурлал те стресстэй л бухимдаад ээж болно. Тэнгүүд тасгал хөдөлгөөн маань стресс гормонуудыг даавруудыг дарангуулж өгдөг. Тасгал хийснээрээ. За нөгөө талаар бодисын солилцоо удаашраад ирэхээр биеийн жин нэмэгдэнэ. Биеийн жин нэмэгдэхээр одоо тийм амар нэмэгдэхгүй л дээ хүн болгон янз янз. Тэгэхээр биеийн жин нэмэгдэхээр буцаагаад нөгөө даралт ихсэх, зүрх судасны өвчин те хөхний хавдрын эрсдэл дээр хулгай хэмжээ ярддаг тэр бүх эрсдлүүд маань нэмэгддэг. Тэгэхээр тасгал хөдөлгөөн маань буцаал биеийн жингээ багасгахад тустай байх нь байна. За тэгэхээр стресс тасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Мөн хоолтон дээр анхаарах хэрэгтэй. Уургалаг те амин дэмтэй хэрэгцээтэй хооллыг хэрэглэх нь байна. Давхар нөгөө омега D витамин тэрийг уух хэрэгтэй. Тэгээд стресс бууруулах нөгөө менежментүүдийг хийж авах хэрэгтэй гэсэн үг. Энд дээр нэг нэмээд хэлэхэд тамхи татахгүй л байвал хамгийн сайн. Ерөөсөө маш олон судалгаан дээр бүх өвчнүүд тамхи бол эрсдэл хүчин зүйл. Энэ цаг цэвэрлэлийн дараах даавар эмчилгээний эсрэг заалт бол болдог заримдаа. Тэгэхээр ерөнхийдөө танд ингээд шинж тэмдэг өгөөд байдаг. Тэгтэл та ингээд даавар эмчилгээх заалттай боловч танд эсрэг заалтууд гараад ирвэл бас хийж болох байл чинь тий. Тэгэхээр та энэ үе танд хэр хөнгөн хүн тусахыг хинч мэдгүй. Гэтэл та тэр үеэ хүн тусаад эмчилгээ авах гэтэл та өөрөө эмчилгээний эсрэг заалттай болчихвол аягүй хэцүү. Тэгэхээр тэр жингээ байрах, тэр дасгал хөдөлгөөнөө хийх, тэгээ тамхи татахгүй байх. Энэ бүр аягүй чухал тий. За хамгийн чухал нь тамхи татахгүй юм шиг байна. Тэгээд эднэрийгээ ингээд энэ наснда ингээд орох юм болвол хэрцээ чинэл харьцангуй танд өөр чинь зөөлөн хэлбэрээр угаад дааврын эмчилгээ хэрэгэлсэн ч гэсэн танд тэрнээс үүдэлтэй гарч болох эрсдлүүдийг та өөрөө бууруулж чадж байна л гэсэн үг тийм. За тэгээ манайхан ч нэг зүсний өвчлөлтэй элэг одоо нөгөө өөх тостой хоол иддгээсээ болоо тийм тэр мэрийгээ бүгдийг ингээд одоо залуугасаа одоо энийгээ бодолцож би чинь энэ үед очин шүү гэж бодоод эртнээс бэлтживэл та энэ үедээ очиход та даавар эмчилгээгээ эсрэг заалт авахгүйгээр сайхан ингэж хүлээж аваад эмчлээд энэ үе амжилтад авах тул бүрэн боломжтой л гэсэн үг тийм. Тэгээ нөгөө юу штэ эмэгтэйчүүд чинь нөгөө ганц би бас эмэгтэйчүүд байгаа штэ тий. Тэд нар мэн одоо бас яг хурдан цэвэршилт бас нөлөөлдгөө яад төрөөгүй бас эмэгтэйчүүд тий нөгөө яриан дээр бас гарч ирсэн. Хүмүүс ирэхээрээ би ингээд хүнтэй суугаагүй маа цэвэрчих болов эсвэл би төрөөгүй маа цэвэрчих болов гэдэг тий. Түрүүний ярьсанчлан хүн болгоны үндгээс ингээд үндгчний нөөц өөр. Тэгэхээр одоо тиймэрхүү ойлголт бол байхгүй. Төрөөгүй бол эрт цэвэршин ч юм уу тийм юм бол байхгүй. Гэхдээ ер нь бүх зүйл дээр хэрвээ одоо нөгөө цэвэршил чинь ингээд шууд явагдчихгүй урьдчил үе ингээд хэдэн жилийн өмнөөс ингээд өөрчлөгддөг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд илэрдэг шинж тэмдгүүд нь ингээд сарын тэмдгийн мөчлөг нь өөрчлөгдөв. Алдагдал өөрчлөгдөв. Эмэгтэйчүүдийн эмчд хандах хэрэгтэй. Тэгэхээр ер нь одоо ингээд хэлэхэд өндөөсөө тоололчмаар биш үү тий. Тэр тоолох бас яг нөгөө 100% мэдрэг биш байхгүй юу? Тоолол баг гарлаа гэж юу цэвэрших гэж байгаа гэсэн бас шууд биш. Тэгэхээр заавалжгүй эмчийн зөвлөгөө чухал. Ер нь одоо ямар нэг царын тэмдгийг алдагдаад байвал шинж тэмдэг илрүүл нөгөө цэвэршилт явагдаад шинж тэмдэг илрээд одоо түрүүний захиан дээрээс нь зөндөө олон шинж тэмдгүүд илрээд би яах вэ гэхээр хамгийн түрүүнд заавал мэрэгчлийн эмчэд хандж зөвлөгөө аваарай гэж хэлнэ. Тэгэхгүй бол хүмүүс дур мэдээж одоо нэвтрүүлгийн сэдвийн аягүй чухал яагаад гэвэл яг энэ цэвэршилтийн насны эмэгтэйчүүд маань яг жихнээсээ ингээд эмчэд очихоос санаа зовдөг байхгүй юу? Эмчэд очихоос байтгаа ингээд гэрээхэндээ хэлэхээс цэвэршил гэдэг үг сонсох дурггүй. Хэлэхээсээ хичээд идэх ч юм уу ерөөсөө эмчэд ханддаггүй. Эсвэл нөгөө амд амьдсан яагаар тийм юм уучвал сайн гинлээ гэж дур мэдээл уучдаг. Тэгэхээр хүн хүний шинж тэмдэг одоо бие махбодын онцлог архаагүй завсарсан өвчнөд нь тохируулаад одоо дасгал хөдөлгөөн байна уу, эмийн эмчилгээ байна уу, заавал дааврын биш бас нөгөө ургамлын гаралтай даавартай адилхан үйлчилгээ үзүүлдэг петостроген гэх эмүүд байдаг. За дааврын эмэн ч гэсэн дотроо бас ингээд
түрүүн ярьсантэй цацлах буюу түрхдэг наадаг за эсвэл уудаг бас юу гэдэг. Тэгэхээр заавалжгүй ер нь мэрэгжлийн хэмжээний зөвлөгөөг аваарай гэж зөвлөнө. Тэр нөгөө захиан дээр нэг хэлсэн шүү дээ ядраад байна гэх тээ. Тэгэхээр би бас нэг юм нэмж хэлмээр байна. Бүх юмыг бас цэвэршиллээ бас холбож болохгүй те. Тэгэхээр манай монголчуудын дунд бамбайн дутагдлаа айгу илэрдэг. Тэгээ цэвэршлийн эргэн тойронд ороод ирэхээр бас их онцлогддог. Жирэмсэн үед нь илэрч гарч ирдэг. Бамбайн дутагдалсан хүнийг ядруулдаг те. Жин нэмүүлдэг, үс унагадаг те. Тэгэхээр ер нь заримдаа цэвэршилтийн хоёр маань хавсраа явчихдаг. Тэгэхээр бас амаргүй болоо явчихдаг те. Тэгэхээр бүх юм цэвэршилттэй бас холбоотой гэж одоо шууд утгаараа ботхоос хэрвээ үнэхээр танд гэж ядраад байгаа, жин нэмээд байгаа ч үнэхээр асуудал бол бас энэ бамбайн дутагдлын асуудлыг нүгэж үзээрэй. Манай Монгол орн ч өөрөө нөгөө газар зүйн байрлалаас амаараа йодын дутагдaltaй бүс нутаг гэж явдаг. Хэрэв отгоо санаж байгаа хойлооч 80 оных юм биш те. Бидний бахухад дандаа йод жусан тавс иддэг байсан шүү дээ. Тэр чинь юм бодлоготой байсан байхгүй. Тэгжээж тэр бамбайн дутагдлын гаралтай асуудлыг одоо нэг хэсэгтээ бол би бол бас энэ компанид ажил яваад бас нилээ нааштай хасан. Одоо бол шийдчихсэн те. Одоо бол янз давс болох олон янз бүртэй Хималаян давс юу ч үлээ те. Тэгэхээр ер нь бол тэр бамбайн дутагдал бол монголчуудын нь бас илэрдэг нэг эмгэг учраас тэрийг бас давхар шалгуулаарай. Тийм 100% бүгд цэвэршилт бас биш шүү. За ингээд хоёр эмчтэй маш их баярлаа. Яриаг нь таслахаас үнэхээр хэцүү байлаа. Яа тэгэхээр айгүй өргөн чухал сэдвийн талаар ярьж байгаа учраас харамслаад манай нөгөө нэвтрүүлгийн маань цаг хязгаартай учраас энэ хүрээд хэдүүлээ ярилцлагаа өндөрлөө. Тэгээд хоёр эмчтэй маш их баярлаа. Тэгээ цаг заваа гаргаад энэ орой хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Энэ сэдвийн тухай хэдүүлэн яриул маш их юм ярих гэдэг. Би үл айгүй их масуугаар нэвтрүүлгийн дараа уулзаж асуунаа. За баярлалаа баяртай. За баярлалаа баяртай. За баярлалаа. Ингээд үзэгчтэй сэсгхэн хугацааны зар сурталчилгааны дараа шууд студидтэй эргээд уулзцгаая. За. За. Үстэй. За. Студидтэй эргэн тавтай байрлалаа үзэгчтэй бид бүхэн өнөөдөр маш сонирхолтой сэдвийн хүрээнд бас мэрэгжлийн хүмүүстэйгээ зөв мэдээллийг хүлээн авч үзлээ. Хараа одоо үргэлжлүүлээд бид бүхэн Монгол телевизийн сошиал хуудсан дээр санал асуулга асуусан ба тэгэд энэтэй холбогдлолтойгоор иргэд маань ер нь юу гэж боддгийм бэ талаар хамтдаа харцгаая. За тэгэх. За ингээд ерөнхий постын маань агуулга бол юм ба. Та цэвэршилтийн тухай гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй ярилцаж чаддаггүй гэдэг асуултын хүрээнд тийм үгүй гэсэн сонголт авсан ба да. Энэ бид гурван юм шүү. Бид гурван юм шүү. За ингээд харангуут өрдөнгөтэй хамтдаа харъя. Тим гэсэн 13 үгүй гэсэн нэг хүн байна. Гэхдээ энэ дээр бол би яг үндэ ийм дүгнэлт тал хэлэх гээд байна. Бидний ер нь сошиал санал асуулга дандаа өндөр реакшнтай байдаг аахгүй. Тэгээ яг энэ постн дээр бол харцангуй байгаа нь энэ сэдв маань өөрөө ингээд юм хаалттай байгаа юм байна. Хүмүүс яг ингээд нээлттэй ярихад бэлэн биш байгаа юм байна гэж би хувьдаа дүгнэх гээд байна. Тэгэхээр айдас ихтэй байгаа юм яг үнэ. Тийм байна. Тэгэхээр эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ, залуу ч вэ, хөгшин ч вэ яг энэ сэдвийн хүрээнд хэдүүлээ санаа заахгүйгээр те ярилцдаг болёо. Энийг гэр бүлээрээ хамтдаа даван туулъя гэдэг уриалгыг хэлмээр бас хэлмээр санагдлаа ягаад ч юм. За ингээд үргэлжлүүлээд цөмөрөө захим орчинд хүмүүсийн сэтгэлдлийг хамтдаа харцгаа бид бүхэн яг энэ болон дээрээ сонирхолтой скриншотыг үзэлдэг байгаа. Тэгэхээр хамтдаа скриншотоо үздэцгээе. За. Цэвэрлэлийн насны үеийн хямрал их удаан бас маш гүнзгий явагддаг юм шиг санагдаж байгаа. Юун өсвөр нас, юун төрсний дараах гутрал хямрал маш хүнд чулуу шиг мэдрэмж байна. Өөрийгөө хайрлаж, өөртөө бүхнийг зориулж, зарим хүмүүс шууд үгүй гэж хэлдэг нас ч юм шиг яа шүү гэсэн байна. Тэгсэн чинь 53 хүн лайк дарсан байна тий. Гэтэ яг амар тийм яг жинхэнэ туулж аваа тийм мэдрэмж шууд төрж ин тий. Надад ингэж санагдсан штэ ер нь яг эмэгтэй хүний нас нэг ингэж 3 үе байд юм байна тий. Нэг нь болохоор нөгөө яг боловсрч гүйцэх. Хоёр дахь нь болохоор яг ингээд нөгөө үр удмаа үлдэх. Тэгээ хамгийн сүүлийнх нь яг одоо энэ цэвэршилтийн гэж байгаа нь ерөнхийдөө бол яг хөгшрөл бие организм чинь нөгөө хөгшрөлтөндөө бэлтэж штэ өөрийгөө тий. Тэгэхээр нөгөө сүүлийн үед нөгөө байгалийнхаа юугаар шалгарлаар ер нь олвол тэгээд нэг дуусах ёстой байсан хүмүүс чинь нөгөө одоо өнөөгийн үед нөгөө технологи хөгжөөд хүмүүс эрүүл мэндэ маш сайн анхаардаг болсон. Ямар нөгөө нэмэлт бүтээгдэхүүн, витамин эдгээр хэрэглэдэг болсон болохоор
одоо энэ нөгөө нэг сүүлийн энэ 3 дугаар фаз нь нэлээд удаан үргэлжилдэг болсон. Тийм биш. Тэгэхээр энэ дээр угаасаа бид нар тийм эмэгтэйчүүд чинь ер нь бүгдөө энэ үеэр ингээд даваа тулж байгаа юм чинь энэ насныхаа одоо яг эрүүл мэнд амьдралын нэг сайн чанартай амьдралынхаа одоо энд маш их анхаарах угаасаа хэрэгцээ шаардлага гарч байгаа тийм. За ингээд дараагийн скриншотыг хамтдаа харцгаая. Цэвэршилт болон цэвэршилтийн өмнөх үе сүүлийн хэдэн жил Англид халуун сэдв болоод байгаа. Өмнө хаалттай сэдвүүдийн нэг байсан бол одоо энэхүү байгалийн зам насны нэг хэсэг болсон үед ийхүү дэлгэрэнгүйгээр олон нийтэд танигдах болсон сайн байна. Яг үнэндээ цэвэршилт байтугай сарын тэмдгийн талаар сайн мэдлэггүй явсаар цэвэршилтийн шатанд очдог бүсгүйчүүд олон шүү дээ. Гэтэл эмэгтэйчүүд бидний химнэл, зан ааш, сэтгэл санаа, хүч чадал бүгд сарын тэмдэгтэй холбогдож уягдаж явдаг. Яа зөв. Энэ бас яг үнэн те. Ер нь даавар гэдэг зүйл биднийг яг үнэхээр өдөртдөг гэдгийг бол ингээд амар сайн ойлгож авч байна. Сүүлийн үеийн тэр нөгөө дахиад нөгөө доктор Хавьер гэдэг тэрний судалгаагаар бол ерөнхийдөө энэ эстроген гэдэг даавар бол хүний бие организмын бүхэл одоо бие эрхтэнд дотор ингээд оршиж идэг. Тэгээ тэрний угаасаа нэг хэмжээ хязгаар нь маш бага болоод ирэхлээр тэр нэг нейронуудаас тархи руу энэ эстроген бага болчлоо, прогестерон бага болчлоо гэсэн энэ мэдээллүүд ингээд яваад тэгэд ерөнхийдөө хүний бие организмд юм хаос ийм замраагүй одоо яаж үйл ажиллагаагаа явуулах вэ гэсэн юм байдал үүсээд тэгэд нөгөө бие эрхтэн болгон өөрийнхөө нөгөө симптомуудаа үзүүлдэг гэж тэгж хэлжээ л дээ. Саяны эмэгтэй хэлсэн point надад л амар таалагдчихна. Тэгэхээр яг сарын тэмдэг гэдэг маань юу болоод байна гэдгээ ойлгохгүй явцсараа цэвэршилттэй бараг тулж байгаа байхгүй тий. Одоо ер нь бол манай 90-ад оныхон ч гэсэн ер нь бол тийм шүү дээ. Яг ээж одоо аав ч юм эсвэл сургуулийн ерөнхий боловсролт нь биений мэржэн гэдэг чинь ийм юм болоод байгаа шүү гэдгийг нарийн бол тайлбарч хэлээг байна. Миний кейс дээр бол тэгэхээр энэ бол тэгэл бид нар дээр ч хэлээгүй шүү дээ тий. Бид ч мэдэхгүй шүү дээ. Одоо 2000-ад онд л найдаа да гэдэг шиг. Одоо тий. За дараагийн сэтгэлийн хамтдаа харцгаая. За дараагийн сэтгэл уншия. Ээж маань бас яг туулаад явж байгаа өрөвдмөр ээж нь өөрийгөө ойлгохгүй байна. Яагаад ингэж байгаа юм болоо? Ёстой хэцүү юм а гэдэг. Ядаж сэтгэл зүйчтэй нэг уулзчих гэхээр үгүй гэд зөрөөд байна. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд өгсөн эмчилгээг хийлгээд л байгаа. Ядаж жирэмсэн төрсний дараах өсвөр насны хямралыг хүмүүс ойлгодог. Энд бас их маш их одоо чухалчлал үзүүлдэг, ойлгох гэж хичээдэг бол цэвэршилтийг бол ерөөсөө хүмүүс ойлгодгоо. Сэтгэл санаанаас гадна бие нь их өвддөг болтой, хавагнаад зүрх нь өвддөг, үзүүлэхээр ямар ч онш хилдэггүй. Ийм нэг юм яг нөгөө миний түрүүний хэлсэн нөгөө хаос гэдэг шүү дээ. Одоо бүр ингээд яахаа мэдгүй өөрөө тэр одоо цэвэршиж байгаа эмэгтэй ч яахаа мэдгүй гадна талын хүмүүс нь ч яг ямар зөвлөгөө өгөх гэдэг байгаа мэддэггүй нэг ийм байдалд нэлээд хэсэг ер нь хүмүүс эмэгтэйчүүд байгаад байгаа. Одоо нас харин гайгүй нөгөө түнэлийн эцэст гэрэл жоохон гялтах нь үгүй юу тий. Тэгэхээр ер нь бол бид гэж боддог ш. Сэтгэл зүгээ ер нь бол хамгийн сайн удирдах хэрэгтэй нэгдүгээрт тэгээ гэр бүлтэйгээ аягүй сайн ярилцах хэрэгтэй. Хань нөхөртөө ойлгуулна гэдэг бол энийг бол даван тул хамгийн чухал сэдв. Нэг энэ бол хэцүү биш шүү дээ. Нэг юм цэвэршин гэхээр л хүмүүст ингээл гөгшрөөл амар нэг бараг эмгэн боллоо гэж бодоод байгаа юм шиг байгаа юм л да. Энэ бол үгүй шүү. Тийм. Тэгээс голоор нэг жижиг юм ихэд энийг бас эрэгтэйчүүд маань нэлээсээ ойлгосон. Яг үнэ. Энийг яг үнэхээр эрэгтэйчүүдтэй бас зориулж хэлмээр санагдаад байгаа. Хажууд байгаа хань ижлэлийн цэвэршинлийн үеийг нь бас хамтдаа ойлгоод ингээд даван тулаад гараасай гэж бас хүсэж байна. Энэ бол хэцүү зүйл биш шүү. Гэр бүлээр даван тулах боломжтой. За сэтгэлээ уншаа дараагийн сэтгэлийг. Ээжхэн цэвэршилтийн үеэ би бас үзээтэй туулсан шүү. ККК уг нь бол маш чөлөө сэтгэлгээтэй баргийн ларгаанд энийгэд хамт хөжилдөг хүн чинь байхгүй эмзгийн туйл доороо уралцах нь намайг яг дэлбэрэгт бэлэм учир нь олдохгүй өсвөр насны охин гэд ойлгочих гээд харилцаа хандлага нэлээд анхаараарай
гэж сануулж байсан. Тэр дүрмийг нь бариад 3-4 жил болов яалаа. Тэгээд л миний дог ээж эргээд ирсэн дээ. Яасан өөр юм чивэ те. Ер нь бол ээж нь бол ингээл ойрч буугаад ирсэн юм шүү те. Гэж байгаа л тэгээд буцаад эргээд ирсэн гэнэ хөөрхөн. Яг уур уцаартай тийм маш их уур уцаартай болдог гэж байгаа шүү дээ. Ерөөсө жижиг юмд амар уурлал. Яана. Тэгэл эсвэл жижиг юмд маш их баярлал тий. Тэгэхээр яг би бол нөгөө цацаагийн эснийг дахиад хэлмээрэн үзэгчтэй. Ер нь эрчүүд маань хажуудаа байгаа хамт амьдарч байгаа эмэгтэйгээ хайртай их нэрийгээ юуны дундуур явж байгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд дэмжих хэрэгтэй, халамжлах хэрэгтэй. Тэгээд энэ үед нь маш гоё ингээд халамжтай яваад өнгөрөхөд бол дараа нь бол танд бол маш их талархан шүү. Нөгөө гадаадад амар гоё тэгдэг гэсэн юм л сарын тэмдэг ирж байгаа үед нөгөө эмгтэйгүй амар бөмбөлгөөд бэлэг дандаа өгдөг те. Манай монгол ирчүүд бас тийм. Манай монгол ирчүүд одоо тэгэж тэгэрээ сонсч та бүхэн маань тэгэрээ те. Биний юм тэгэрээ удахгүй ирэх шүү хараа цэцэг авна шүү. Ядаргатай те. За өнөөдрийн сэдв бол маш гайхалтай бас их сонирхолтой хүн болгонд бас сонсох хэрэгтэй. Тэгээд ер нь нийгэмд энэ талаар бас их нэлээд таниулах хэрэгтэй. Гоё сэдвийн хүрээнд манай гурван маань ярилцлаа. Тэгээд нэлээд та бүхэн эндээс бас нэлээд олон гоё хэрэгтэй мэдээлэл авсан байх гэж бодчихъя. За тэгээд хоёрт минь ямар санагдав? Ер нь бол жоохон амар сэдв гэх үү? Яг ингээд нэг юм нүур тулхаа мэдж байгаа тэгтээ амар цацаага айлгч. Жоохон айдаг тийм сэдв байлаа. Тэгтээ энийг мэдлэгтэй болох тусам айдас ер нь багасчлаа гэж бас бодлоо. Тэгээд их хэрэгтэй сэдвийн талаар ярилцлаа да. За миний хувьд бол одоо яг энэний дундуур яаж ер нь таван тулсан бэ? Тий, энэний дундуур явж байгаа эмэгтэйчүүд маань айх хэрэггүй, тайван бай. Бүх юмд шийдэл гарч ирж гин цаан чинь. Тэгэхээр өөрсдөө мэд судал тий эмч нартай зөвлөлд очиж уулз гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан хүүхдүүдтэй тайлбарл тэгээ өөрийнхөө нэг одоо энэ үед хамгийн аз жаргалтай хамгийн одоо биендээ эвтэйхэн comfortable гэж ярьдаг штэ тий тийм байдлаар даван туулахыг хичээгээрэй. За даван туулсан хүн ингэж гоё тайлбарлаж өгсөн байх шүү. За ингээд өнөөдөр та бид хүнтэй байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд дараа 7 хоногийн пүрэв гарагийн 21 цагт иргэн уулзцгаая. Хэлгүй яг хамтдаа урайгаа хэлээд нэвтрүүлгээ өндөрлөө. За тэгээд урайгаа хэлэхэд тэр нь л нэгтэг таныг хөтлөн. Баярлалаа. Баяртай.